Сайн мэцхан үзэгчдээ улсын их хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээ мэдээлэл сурталчилгааны албанаас үзэгч тамгад бэлтгэн хүргэдэг парламентын 7 хоногт нэвтрүүлэг өнөөдрийн дугаараар хүргэж байна. Энэ 7 хоногт улсын их хурлын даргын хууль нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авчруулсан юм а. Энэ талаарх мэдээлэлээр өнөөдрийн нэвтрүүлэг эхэлж байна. Улсын их хурлын даргын хууль нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сизинг мигмар гарагт хүлээн авч уулзлаа. Улсын их хурлын даргын хууль Монгол болон нэгдсэн үндэсний байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэл дүүрэн байдгаа илэрхийлээд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний нөөцийн чадварыг хөгжүүлэхэд их хөв нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. Хатагтай Сизинг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн тусламжийн хүрээ 2012-оос 2016 оны баримт бичгийг улсын их хурлын даргын хуулиуд гардуулаад энэ 5 жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулсан юм а. Тэрээр энэ 5 жилд төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын их хурл засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийллээ. Улсын их хурлын дэд дарга баяр цагт хатагтай Маргарет Юнг тэргүүтээ нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээд комиссарын газрын хүний эрхийн болон үндэстэн дамсан корпорац бусад бизнесийн байгууллагуудын талаарх ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Улсын их хурлын дэд дарга баяр цагт манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хөвчтэй хөгжиж байгааг илэрхийлээд нэгдсэн үндэсний байгууллагын чиглүүлэх зарчмуудын хэрэгжилтийн шилдэг туршлагыг дэмждэгэ илэрхийлсэн юм а. Бизнес хүний эрхийн талаар хууль тогтоомж бодлого боловсруулахад та бүхэн туслана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Хатагтай Маргарет Юнг хэлэхдээ засгийн газар үндэстэн дамсан бизнесийн байгууллага, хүний эрхийн үндэсний комисс болон нутгийн уугуул иргэдийн төлөөлөл төрийн бус байгууллагуудтай харилцахад зааварчилгаа өгөхтэй хязгаар таатай байх болно гэдгээ хэлсэн юм а. Улсын их хурлын дэд дарга баяр цагт Европын сэргээн босгол хөгжлийн банкны тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Вайрал Фриман тэргүүтээ төлөөлөгчдийг мигмар гарагт хүлээн авч уулзаж харилцан санал солилцсон юм а. Манай улсад 2006 оноос хойш Европын сэргээн босгол хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн буцалтгүй тусламжаар техникийн тусалцааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ. Нийт 37.2 сая $, техникийн тусалцааны хөтөлбөр батлуулснаас өнөөдрийн байдлаар 21.8 сая $-ыг Монгол улсын жижиг дунд бизнесийн салбарт зарцуулжээ. Өнгөрсөн хугацаанд 522 сая $-ын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг хувийн хвшлийн компаниудад олгосны зэрэгцээ 45 төслийг уул уурхай түүний бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, агро бизнес, ноолур жижиглэнгийн худалдаа, санхүүгийн салбарт хэрэгжүүлсэн байна. Хууль зүйн байнгын хорооны 5 гарагийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцсэний эхнийх нь Монгол улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл байсан. Дээрх асуудалтай холбоотой мэдээллийг урьдчилан тараасан байсан тул гишүүд шууд төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт тавьж эхэлсэн юм а. Тухайлбал улсын их хурлын гишүүн Баасан хөө төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын төсвийн гүйцэтгэл бүрэн хэсэг, нэмж хөрөнгө төлөвлөсөн хэсэг, ер нь хэдийн хэмжээний хөрөнгө төсөөлсөн талаар асуусан юм а. Ер нь хөрөнгө оруулалтын явгаар бол барилгын материалын манайх барилга барьж байгаагийн төсвөлтөр гол яриг туурсгал юм даа асуудал байна. Барилгын материалын үнийн өрсөлтийн зөрүү гэж 2 тэрбум орчим төгрөгийг одоо юу ер нь ерөнхий хөрөнгөлөгцсөн юм байна. Энийг ямсах юм. Устаар бол төсөв бол барай жирийн 90 оноос хойш ганц ийм эмнэлэг баригдахад энэ эмнэлэгтэй гэж их хурлынч засгийн газрын байгууллаганд зууралдаад байдаг ямар шаардлага байна. Наад эмнэлгийн барилга гэдэг чинь энгийн барилгаас шал өөр юм байд юм шүү дээ. Агааржуулалтын системээс нь эхлээд таазных нь өндөр, өрөөнд нь хүн бие засаж тогтоо хэвтэж эмчлүүлэхээс эхлээд зөндөө нарийн юм дотор нь байгаа шүү дээ. Тэр зураг төсөв дотор чинь зөндөө тийм байгаа шүү дээ. Одоо энэ 1.1 тэрбумыг зараад энэ эмнэлэг босгох ёстой юм л да. Ямар зорилгоор хэн яагаад ийм бүдлийн хотгоод байна. Зүйн бол том бодлогын төвшөнд бол хэд хэдэн хувилбарын санал бол оруулж ирж байна. Тэгээд засгийн газар улсын их хурлын төвшөнд бол шийдэгдэх байх. Манай хууль зүйн яамд хариалж байгаа бүх байгууллагуудыг хэвтүүлээд, эмчлээд, үзлэг хийгээд аваа явах том хэмжээний байгууламж нь бас тийм баригдаж байна. Тэгэхээр давхар энэ зарлуудаа яаж шийдэх юм бэ? Үнэхээр Монгол улс баян чинэлэг бол юм байж болно. Баян чинэлэг бол. Энэ бол байгууллагын амбицаар шийдэгдэхгүй.
Энэ бол ямар нэгэн амбицаар шийдэгдэхгүй. Энэ бол улс орны эрх шиг үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шийдэгдэнэ л гэдэг юм яригдчих. Эмнэлэг 100 гаруй мянган хүнд түүний дотор төрийн засгийн албаны 30 мянган гаруй хүнд үйлчлэгээ үзүүлдэг. Тус эмнэлгийн барилгыг барихад 10.6 тэрбум төгрөг төсөвлөгдөж 80% гүйцэтгэлтэй бүтээн байгуулалт хийгджээ. Одоо 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдвэл эмнэлэг энэ ондоо багтаан ажиллах боломжтой гэж албаны хүмүүс мэдгдсэн. Гишүүн Эрдэнэ цэргийн госпиталь төрийн засгийн албан хаагчдын эмнэлгийг нэгтгэхийн зөв үедээ дэмжиж эмнэлгийн барилгыг нийгэмд тулгамдаад байгаа амаржих газрын зориулалтаар ашиглаж болохыг ч дурдлаа. Мөн улсын их хурлын гишүүн Баян Сэлэнг төрийн засгийн албан хаагчдын эмнэлгийн асуудлаар ажлын хэсэг гаргах саналыг гаргасан ч дэмжлэг авсангүй. Эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар Эрдэнэс MGL компани, Эрдэнэс оюут толгой компани үйл ажиллагааны явц байдлын талаарх мэдээлэл сонссон. Монгол Улсын засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор Эрдэнэс 5 толгой компаниг Эрдэнэс MGL компани охин компани хэлбэрээр байгуулахаар болж Эрдэнэс MGL компани эзэмсэж байгаа 5 толгой нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг охин компани чиглүүлэхээр шийдвэрлэжээ. Ингээд Эрдэнэс MGL компани охин компани дахь төрийн мэдлийн хувьцааны ногдлол шиг болон урьдчилгаа төлбөрийг хүний хөгжил санд төвлөрүүлэх үүргийг хүлээх болжээ. Эрдэнэс 5 толгойн хувьд бол бас л IPO хийгээд амжилттай болоод ирсэн нөхцөлд бол мөнгөний их сурвалж гарна. Тэрнээс өөрийнхөө одоо төслөө хэрэгжүүлэх шаардлагатай дэд үтцийг санхүүжүүлээд илүүчлээд мөнгө гарна гэдэгт бол төвөгтэй. Тэгэхээр энийг хийхэд одоо энэс бол өргөд хүлээж байгаа учраас энийг хийж л таарах баг. Ийм учраас давын өмнө сая одоо 3 дугаар асуудалтай холбогдож ирж байгаа стратегийн бусад ордуудын талаар төр засгийн газраас төрөвтэй шийдвэр гаргаад энээс одоо ногдол ашгийг төвлөрүүлэх тэрийг нарийнжил тооцоо шахах асуудал зашгүй шаардлагатай. Оюутлын хувьцаат компани хувь нийлүүлэгчдийн зээл 1.1 тэрбум $, байсныг 352.5 сая $-аар бууруулж, үүний үр дүнд Монголын талд ногдох үрийг 677.5 сая $-аар батлуулсан байна. Оюутлыг хэрэгжүүлж төслийг хэрэгжүүлж компани яриачтай компани дэлхийн бас томоохон одоо компаниудын нэг тэгсэн мөртлөө том компани мөртлөө алдаа гараад гэж байна гэж. Яагаад энэ том дэлхийн хэмжээний төслийг дэлхийн хэмжээний том компани хэрэгжүүлж байгаа мөртлөө эрчим хүчнийхээ их үүсвэрийн асуудлыг орхитуулчихсан. Одоо ердөө Монголын хуулиар тийм үү? Монголын хуулиар аливаа нэг шинэ объект ашиглаж авах хэрэгтэй эрчим хүчний хоёр их үүсвэртэй байх шаардлага тавьдаг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас гэж тийм биз дээ. Тэгэхээр энэ том одоо үйлдвэрийн ашиглалтанд оруулах гэж байгаа эрчим хүчнийхээ их үүсвэрийг орхитуулсан байгааг та оюутлогоо Монгол засгийн хувьд юу гэж үздэг вэ? Төслийн үйл ажиллагааг сайн хэрэгжүүлэх шилжлээ гэж ер нь бол сайн хэрэгжиж байгаа нь үний юм аа. Одоо энд бол бид нэр үнэхээр хэлэх ёстой Монголын ард түмэн бол бас энэгээр багах ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл тэр говьд бол одоо өдийн хэмжээний хөрөнгө оруулалт тэгээд энэ нь нарийн график төлөвлөгөөнийхөө дагуу хугацаанд ингээ хийгээд өнөөдрийн байдлаар 99% биелэлтэй явж байгаа одоо сайн хэрэгжиж байна гэж хэлэхээс өөр арга байхгүй. Оюутлын гэрээг ашигтай ашиггүй гэж ярьдаг хамгийн гол нь Монголын талаас тавих хяналтыг сайжруулах, ярилцах хэрэгтэй гэдгийг онцлох гишүүд олон байлаа. Улсын их хурл дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Эрдэнэ Чимэг улсын их хурлын гишүүн Одон Туянаар Монголын үндэсний худалдаа ажил дүрийн танхимдаа хамтран төрийн ордноо Монголын үндэсний худалдаа ажил дүрийн танхимын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөгчтэй уулзалт хийлээ. Бизнесийн орчныг сайжруулах талаар хууль эрх зүйн орчинд бид ямар өөрчлөлтийг хийх вэ? Төрийн бодлогод яаж хэрхэн тусгуулах вэ гэдэг дээр бас олон жил ажиллаж ирсний хувьд энэ зовлон жаргалыг сайн мэднэ. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ илэн далангүй ярилцаж одоо асуудлын шийдлийг олохын төлөө одоо энэ уулзалтыг зохион байгуулж байгаамаа. Нийт 20 орчим жижиг дунд бизнес эрхлэгчид уг уулзалт арга хэмжээнд оролцож, хууль эрх зүйн хийгээд бизнесийн орчин хэрхэн сайжруулах, тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар харилцан санал солилцсон юм а. Бизнес эрхлэх орчин, хууль эрх зүйн орчин энэ бүхнийг агуулсан тийм ингээд харахад бол нэг 20-од хуулинд хамгийн түрүүнд нэн төрөнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Түүний дотор мэргэжлийн ханалт, стандарт, гайл гэх мэтийн одоо та бүхний амьдралд үйл ажиллагаанд чинь байнгын одоо тэгээд мэдээж хэрэг тусгай зөвшөөрлүүд, энэ мэтийн юмнууд, иймэрхүү зүйлүүд дээр
хамгийн дөрөнд өөрчлөлт орно байх. Ер нь улсаас биднэрт ямар нэгэн одоо тусламж дэмжлэг үзүүлж ирснийг гэвэл өнгөрсөн 22 жилийн хугацаанд бол ямар ч тусламж дэмжлэг үзүүлж ирсэнгүй. Харин ч одоо баг жоохон гай болж ирсэн үү гэвэл гай болж ирсэн л ах. Яагаад гэвэл ямар хүн сурталтай байдгүй гэдгийг та нар өөрсдөө мэднэ те. За тэгээ нэг үйлдвэр барья гэхэд газрын асуудал шийдэгддэггүй. Газрын асуудлаа шийдлээд авлаа гэхэд барилгын зөвшөөрлүүдээ гаргаж чадахгүй. За тэрэндээ оруулах хөрөнгө оруулалт бид нэр олох гэж ямар их зовдөг үлээ. Өнөөдөр арилжааны банкнаас авах гэж байгаа зээл маань ардаа ямар том барьцаа биднээс нэгчээдэг билээ гэд бодохоор өнөөдөр Монголд бол бизнес олигтойхон хөгжчихөр бизнесийн орчин бол үнэхээр байдаггүй. Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимын гишүүн 3000 гаруй компани байдгаас 250 орчим эмэгтэй захиралтай байдаг нь жижиг дунд бизнесийн салбарт өрх толгойсон эмэгтэйчүүд голчлон ажилладаг цалин хүсийг төсвийн байгууллагатай адил тэр бүр нэмээд байх боломж хомсойдог учраас ажилчид нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татварыг төлөх дургүй байдаг байна. Тиймээс татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж тодорхой хөнгөлөлт үзүүлэх зохицуултыг хийх нийт барааны 50%-аас дээшээ экспортлдог компанид татварын урамшуул олгож явах зэрэг боломжийг олгох дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг загсан юм а. Улсын их хурлын гишүүн Батэрдэн Баян Сэлэн Батцогт Ганбаатар нар төр хороо байгуулах тухай улсын их хурлын тогтоолын төслийг улсын их хурлын даргын фондод өргөн барьсан юм а. Манай орны хөгжилд уул уурхайн салбар томоохон үүрэг гүйцэтгэж, ашигт малтмлын олборлолт олон сая тонноор жилээс жилд хурдцтай нэмэгдсэн ч боловсруулахгүй түүхийн эд хэлбэрээр гаргаж байгаагаас улсад орох орлого нь их биш байгаа юм а. Зэс цэвэршүүлэх, нефт боловсруулах, кокс химийн үйлдвэр барих зэрэг олон асуудлыг төлөвлөж байгаа ч бодит ажил болохгүй байгаа хэмээн үзснээр уг төслийг боловсруулсан байна. Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны гишүүн даваад орчин дэлгэр цагт даваа гарагт төрийн ордонд гишүүний тангараа өргөлөө. Тэрээр Монгол Улсын үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхэ батлан тангараа өргөсний дараа Улсын их хурлын даргын фонд сонгуулийн ерөнхий хорооны шинэ удирдлага гишүүдэд хандаж авч өгөллөө. Одоо аймаг сонгуулийн төлөвлөгчтэй урдын сонгуулийн хуулийн дагуу зохион байгуулах их ажлууд хүлээгдэж байна. Цаашид сонгуулийн тухай хуулиа боловсруулах, анхны санд асуудлыг хуулийн нэмж оруулах, өөрсдийн боловсролыг дээшлүүлэх талаар шинэлэг ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй. Дараа нь Улсын их хурлын даргын фонд сонгуулийн ерөнхий хорооны дарга Содном Цэрэн нарийн бичгийн дарга Алтан Жаргал нарт ажлын үнэмлэхийг олгож дэлгэр цагт сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг тус гардуулж өглөө. Улсын их хурлын тамгын газар Америк нэгдсэн улсын бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэнтэй хамтран Улсын их хурлын гишүүний туслахууд нийслэлээр сонгогдсон Улсын их хурлын гишүүний бие төлөөлөгч туслахуудад зориулсан сургалтыг төрийн ордонд зохион байгууллаа. Эхний лекцийг Америк нэгдсэн улсын бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэнгийн суурин төлөөлөгч Ноён Бижар, парламентын гишүүний бие төлөөлөгч туслахын үүрэг тойргийн иргэдэд хүрч ажиллах арга хэлбэр сэдвэр хийсэн юм а. Тэрээр гишүүдийн иргэдтэй хэр ойр ажиллах нь туслахуудад шууд хамааралтай. Туслах бие төлөөлөгчдийн анхаарах хамгийн чухал 3 зүйл нь иргэд сонгогчдын санал хүсэлтийг хүлээн авснаа нотлох, ямар арга хэмжээ авч буйгаа мэдэгдэх, санал хүсэлт хэрхэн шийдэгдсэн талаар иргэн мэдээлэх юм. Улсын их хурлын гишүүн иргэдийг нэгт холбож өгөхөнд гишүүнд тойрогт нь ямар асуудал тулгамдаад байгаа төрийн аль үйлчлэгээ шаардлага хангахгүй байгаа зэрэг олон асуудлыг бодитоор мэдэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Улсын их хурлын гишүүн Ганбаатар Баяр цогт гишүүнтэй оюутлын хөрөнгө оруулалтын гэрээний талаар энэ 7 оны даваа гарагт халз мэтгэлцгээ зарлаад байсан ч Баяр цогт гишүүний хүсэлтээр мэтгэлцээ тодорхойгүй хугацаагаар хойшлсон байна. Тэрээр хоёр тал ижил мэдээлэлтэй байх шаардлагатай бөгөөд мөн ойрын өдрүүдэд засгийн газар оюутлын компанитай ажил хэрэг яриа хэлбэр хийж байгаа учраас нийгмийг дөргөөс мэтгэлцээ хийх нь оновчгүй тул мэтгэлцээний түр хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасан байна. Оюутлын гэрээний асуудлаар улсын их хурлд шаардлага хүргүүлсэн 25 гишүүн шудраг уул уурхайн хөгжлийн төлөө төр хороо байгуулж Монголын эрдэмтэн мэргэд шинжээчдээс бүрдсэн шинжээчдийн багийг бүрдүүлж байгаагаа хэвлэлийн үеэр танилцуулсан юм а.
Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2013 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, 2 дахь хэлэлцүүлгийг хийлгэхээр байнгын хороодод шилжүүллээ. Төсөв ард иргэдийн амжиргааг дэвшлүүлэх ер нь ард иргэдтэй хүндээ хандсан маягийн тийм агуулгатай болж чадаагүй гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Төгөрч урахгүй урдын улсын их хурлын болон засгийн газрын төвшөнд хүрсэн зарим арга хэмжээнүүдээс уграх хандлагатай болсон байгаа. Эмч багш гээд эднэрийн одоо цалин болон замун тэдэнд үзүүлэх тусалцаа зарим одоо хөнгөлт арга хэмжээнүүдийг бол хасах байдлын юм яригдаад байгаа нь бол улсын урдын хүрсэн төвшингээс уграх хандлагатай гэж үзэж байна. Ялангуяа эдийн засгийн хөгжлийн яам гарсантай холбогдуулаад бид нар бол энэ эдийн засгийн төлөлтийн асуудал руу нэлээд сайн айхтар анхаарахгүй бол жилийн улсын төсөвч төр бүхэлдээ ингээд дунд хугацаанд улс орон одоо ямар төвшөнд очихоор ямар зорилт хөтөлбөртэй явж байгаа маань төдийлөн одоо ойлгомжгүй засгийн газрын байгууллагуудын уялдаа холбоо муутай тэр үтгэл бизнес эрхэлж байгаа улсууд ч гэсэн засгийн газраас одоо эдийн засгтаа өгч байгаа мессежүүдийг төдийлөн сайн ойлгодгүй заримдаа итгэдэггүй нэг юм байдалтай л яваад ирсэн. Үүний дараа хууль улсын их хурлын тогтоолын төслүүдийг буцаах тухай улсын их хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг шийдсэн. Шийдвэрлэгдээгүй байгаа нийт 34 хуулийн төслүүд байгаагаас шинэ засгийн газар 33 хууль улсын их хурлын бусад шийдвэрийн төслүүдийг татан аваад байгаамаа. Парламентын 7 хоногт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийг улсын их хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаа хэлтсийн мэдээлэл сурталчилгааны албанаас үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэлээ. Дараагийн 7 хоногт шинэ 50 нэвтрүүлэгтээ эргүүлцгаая. Баяртай үзэгчтэй.